Нэмэтэнөө залуусаа намайг сандаг гэдэг одоо би орхиг сургуульд хуулийн мэргэжлээр 3 дахь курс сурах. Би амьд сүмд ирээд одоо 3 жил болж байна. Тэгээ анх би сүмд ирэхээс өмнө дотроо үнэхээр шарахтай гэр бүл найз нөхдөсөө авсан шарах надад үнэхээр их байсан. Тэгээд яг тэдтэй харилцагаас хүртэл яг айдаг дотроо маш айц идсэн тийм хүмүүс байсан. Тэгээд үнэхээр хичмхий хүнд өөрийгөө яг ойлгож илэрхийлж чаддаггүй. Тэгээ яг тэр хүмүүсийг бас ингэж ойлгож чаддаггүй байсан. Тэгээ би энэ зүйлээс олоод толинд өөрийгөө харж байхдаа ч юм уу өөрийгөө голох. Анх би яг найзаасаа цуглааны талаар яг сонсоод яг сүмдэрч ийсэн. Тэгээд итгэснээс хойш миний амьдрал бол гайхамшигтай өөрчлөгдсөн. Яг энэ амьдралын утга учир гэдэг зүйлийг хайж явж исэн бол яа би тэр зүйлээ олсон гэж миний хувьд бол тэгэхээр тэр үедээ би бодсон. Тэгээд гайхамшигтай найзуудыг өөрөнд нь би хизээж тийм найзтай байж үзэж байгаагүй. Тэгээд үнэхээр над хизээж байх уу тэр гайхамшигтай найзуудыг үнэхээр энэ дээрээс олж авсан. Тэгээд надаар дамжуулаад эзэн миний амьдрал, миний гэр бүл, миний найз нөхөд тэр бүхий л зүйлсийг минь үнэхээр ивээсэн, ерөөсөн. Ингээд миний амьдралыг өөрчилсөн Есүс таны амьдралыг өөрчлөх боломжтой. Бурхан гэж байдгүй. Энэ асуултанд олон хүн өөрийнхөө хариулах үз. Тэгвэл би өнөөдөр та бүхэнд нэгэн түүхийг ярьж өгье. Нэгэн итгэгч үсчинд орж ирээд үсээс асууж байна. Үсчин тэр хүнийг Христэд итгэгч гэдгийг мэдчихээд янзыг нь үзэх байдалтай ингэж асуужээ. Бурхан гэж байхгүй. Хэрэг байсан бол гадаа гудамжинд байгаа энэ олон гуйлагч нь байхгүй байх байсан шүү дээ. Гэжээ. Итгэгч дуугүй гараад явчихав. Хэсэг хугацааны дараа үсчний хаалгаар итгэгч залуу буцаад ороод иж. Тэгснэ үсчин танлан. Тэгвэл үсчин гэж байхгүй гэсэн үсчин гайхаад. Би энд байж л шүү дээ. Тэгтэл итгэгч хэрв үсчин гэж байсан бол гадаа байгаа энэ олон арцгар сэгсийсэн үстэй хүн байхгүй байх байсан гэлээ. Үсчин инээмсэглэм. Тэр хүмүүс чинь над дээр ирвэл би үсийг нь засаад л өгнө шүү дээ. Гэхэд итгэгч Бурхан ч бас адилхан гэж хэлчихэд гараад явчихжээ. Найзуудаа Бурхан үнэхээр байгаа. Бурхан байгаа. Хэрвээ та тэртээ 2000 жилийн өмнө Есүс Христ бидний төлөө ирээд загалмаатай цовдлогдсон нас болж 3 хоногийн дараа дахин амьлж бидний бүх гэмнүглийг үүснээрээ бид мөнхийн галтаа тамаас аврагдах болсон гэдэгт нь итгэх юм бол итгэлээрээ та хүлээж авах юм бол зүрхэндээ хүлээж аваад амаараа тунхаглах юм бол Бурхан таны амьдралд орж ирэх болно. Бурхан байгаа. Бурхан амьд. Ихсний хайрын нэрлийг харуулахаар аврагч эзэн Есүс Христийн мэдний баяраар амьд өсвийн итгэгчд бид гадаа даарч хөрч яваа бэлэг авах боломжгүй алдраа бяцхан дүүнэртэй тусламжийн гараас суудаг. Харин өсвөр залуучууд би ч бас энэ аянд оролцож эзний бидэнд өгсөн гайхамшигт хайраар дүүнэртэй тусалцгаая. Энэхүү аянд оролцох хүч байвал бэлгээ бэлдээрэй. Таны бэлгэнд хүүхдийн дулаан хувцас, малгай, ороолт, оймс, хүүхдийн дуртай амттан, унших ном, зурж бичих дэвтэр, үзэг, харандаа, чин сэтгэлийн дулаан үгс зэрэг байж болно. Залуусаа хайрын мянган бэлэг аяндаа идэвхтэй хамгаалаарай.